Сайн уу? Өнөөдөр би та нартай дархлааг дэмждэг шүл танилцуулах гэж байгаа. Нэг нь болохоор хоньны борих тойгны яснаас гаргаж авдаг. Нөгөө нь болохоор үхрийн булууны яснаас гаргаж авдаг. Хоньны борих тойгны ясны шүл гаргаж авахдаа эхлээд яснуудаа шүлтэй хоол хийхдээ чанаад махын сайхан шулж идээд хоосынасаа хөлдөөгчөнд цуглуулж байгаад юм болохоор нь 5-6 цаг чансны дараагаар маш гоё цагаан шүл гардгаа. Идэхээр амар гоё амттай байдаг. Бүрхөөс гардэн штт. Чанж байна. Булуунаас чанахтаа хамгийн ихэнд булууны яцаа хүүтэн усанд хийгээд хонуулна. Маргааш нь тэр хүүтэн усаа асгачаад дахиад хүүтэн ус хийгээд энд буцалгана. 10-аас 12 цаг буцалгана. Булууны яс чанахаар тос ялгардаг. Тэгээд тэр тосоо ингээд хоол хүнсэндээ ашигладаг. Манайх болохоор ийм ургамлын тос ашигладаг уу? Ийм ясны тос ашигладаг.